За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За юуны өмнө цаг цаваа зарцуулаад хол газраас манай 20 жилийн үед хүрэлцэн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Маш их талархаж байна. За би нэг жижигхэн хэмжээний видео бичлэг хийсэн байгаа. Энэхүү бичлэг дээр маань болохоор 2005 оноос хойш одоо ямар паадрууд ажиллаж байсан, одоо хүртэл ямар паадрууд ажиллаж байгааг харуулах болно. За хоёрдугаар болохоор манай багш нар мэдлэгээ өргөсөн байгаа. Мэдлэгээнийхээ дундуур одоо ямар ажил хийдэг вэ гэдгээ танилцуулах болно. За тэгээ мөн үе үеийн төгсөгч залуучууд байгаа. Дон Боскогоос үлгэр жишээ авч амьдраад одоо ажлын байран дээр гарсан байгаа. Тэдгээр залуучууд маань одоо мэдлэгээ хүргэсэн байгаа. За тэгээд өнгөрсөн 20 жилийн хугацаанд ямар үйл явдал болж ирснийг та бүхэн хойтлын самбар дээр байгаа зурагнаас харж болно. За ингээд миний бэлдсэн бяцхан видеог гоглон сууж таалан болгоно. Сайн байцгаана уу? Намайг Марио Гаспар гэдэг. Би одоо Дархан Дон Боско харж байгаа хүн байна. Манай байгууллага сургалтын төв өдөр өнжлөх нийт 21-ийн ажилчид байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд хамтран ажилласан байгууллагуудаа үеийн багш ажилчид, сурагчид болон солиушнуудаа талархаж байна. Та бүхэн 20 жилийн хой баярын мэнд хүргье. Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Инхцэл гэдэг. Би 2003 оноос хойш Дон Боско байгууллагт ажиллаж байгаа. Өнөөдөр 20 жилийн ойгоо тэмдэглэх болсон байна. Дархуул аймагт маань 2 санваартан нэг төгсөгч оюутны хамтаар эрч үйл ажиллагаагаа эхэлж исэн. 2 санвартныг бол дурдах юм бол Бадар Андрю та бүгдийн сайн мэддэг Джеймс Чирватур гэдэг нэтгэхээс иржсэн өдөрт галтны ажилтан байсан. Төгсөгч оюутан ихтер нарын энэ 3 хүний хамтаар Дархуул аймагт үйл ажиллагаа эхэлж байсан юм аа. Энэ 20 жилийн хугацаанд хүн байх мөн чанарыг өөрсдийнхөө өдөр бүрийн дадлага, өөрсдийнхөө өдөр бүрийн амьдрал, өөрсдийнхөө үлгэр дуурайллаараа шигтгэж биднэрт зааж өгдөг. Бүх солиочнуудаа баярлалаа. Та бүгдээс маш их зүйлийг суралцдаг шүү. Та нартаа талархаж баярлаж явдаг шүү гэж хэлмээр байна. Мөн олон багш ажилчид бидэнтэй хамтарч ажиллаж байсан ажилчид, бүгд залуучууд тэдний амьдралд үнэхээр хүн нэмэр оруулж тэдэнд бодиттой тусламж хүргэдэг. Тэд бүгдийн өмнөөс дахин одоо баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Та бүгд баярлалаа, талархлаа. 20 жилийн баярын мэндийг хүргье. Сайн байцгаана уу? Намайг Гэрэлтад гэдэг. Би одоо 2008 оноос хойш энэ тус байгууллагт ажиллаж байгаа. Дон Боско байгууллага маань одоо нүдний болон арьсны түлэгдэлтэй мөн одоо гэмтлийн өвчтөнгүүд өндөрлөхгүйгээр үйлчлэгийг авсан байдаг. За үүнээс дурдах юм бол 550-аад одоо нүдний өвчтөн, энгүүгээр одоо олрын мэс засал, хялрын мэс засал мөн одоо нүдний өөх ахуулах мэсэлд хамрагдсан байдаг. За мөн 30 гаруй хүн одоо хиймэл хөл гар одоо хийлгүүлэх ийм хөтөлбөрт бас хамрагдсан. За үүнээс гадна энэхүү одоо төслийн хүрээнд Дархуул аймгийн нэгдсэн эмнэлэг болохоор нүдний кабинет, шүдний кабинет, за мөн мэс заслын кабинетийг байгуулж өгсөн байдаг. За мөн одоо 3 жилийн турш одоо Дархуул аймгийн нийт 30 сургууль, Дархуул аймагт байдаг ерөнхий боловсролын 30 сургуулийн одоо эмчийн өрөөг бүрэн одоо тоноглож өгсөн байдаг. Тэгээд
улсын болон хувийн хөвшлийн бүх сургуулиуд энэ төсөл хөтөлбөрт хамрагдаж одоо Дархуул аймагт байдаг одоо бүх өрхийн эмнэлгүүдэд бас тодорхой хэмжээний одоо тоног төхөөрөмжийг бас ханиулсан байдаг. За энэхүү төслийн хүрээнд бас одоо Дархуул аймгийн 7 эмчийг Солонгос улсад мэргэжлүүлсэн. Мөн одоо Дархуул аймгийн одоо Монгол улсад дэмжлэгдэх боломжгүй юм 7 өвчтөн бас Солонгос улсад эмчлүүлээд ирсэн байдаг. За мөн одоо хүүхэд залуучуудын одоо харааны бэрхшээлтэй хүүхэд залуучуудад нүдний шил олох үйлчилгээ гэдэг маш олон одоо дурдаад одоо баршгүй маш олон юм үйл ажиллагааг явуулсан байдаг. За эдгээр төсөл хөтөлбөрүүдийг Дархуул аймаг хэрэгжихэд маш том туссан үзүүлсэн бол ял тарахгүй одоо манай Дархан Домбоско төвийн одоо удирдлагууд, манай салишнууд, манай ажилчид ард нь бол бат зогсож байсан. Тэгээд та бүхэндээ Домбоско төв байгуулагдсны 20 жилийн ойн баярын мэнд хүргье. За сайн мэцгаана уу, намайг Сая Цэцэг гэдэг. Би Домбоско байгууллагатаа мэдээлэлцэн багшаар, мөн хятад хэлний багшаар ажиллаад 5 дахь жилдээ ажиллаж байна. Домбоско сургалтын төвийн үйл ажиллагаагаа хариуцаад явж байгаа. Манай дээр болохоор англи хэл, солонгос хэл, хятад хэл, мэдээлэлцэн сургалтад албан ёсоор ордог. Зундаа мөн спорт дугуулгууд ордог. Манайх нэг ээлжиндээ 40-оос 60 хүүхэд суралцагч хүлээж авах ийм хүчин чадалтаар ажиллаж байна. Жилдээ манайх 250-аас 300-аад суралцагч хамруулж ингэж боловсрол олгодог ийм байгууллага байна. За тэгээ хүүхэд залуучуудтай хандаж хэлэхэд өнөөдрийн хичээл зүтгэл чинь маргаашийн таны ирээдүйн эхлэл болно. Тийм болохоор та нарт амжилт хүсье гэж хэлье. 20 жилийн баярын мэнд хүргье. Сайн байцгаана уу, намайг Ганган Байгал гэдэг. Би Домбоско төвд ажиллаад 18 жил болж байна. Би англи багш орчуулагч мэргэжилтэй. Одоо Домбоско өдөр өнжүүлэх төвийн менежерээр ажилладаг. Домбоско өдөр өнжүүлэх маань 2023 оноос хойш үйл ажиллагаа явуулаад 2 дахь жилдээ болж байна. Манай өдөр өнжүүлэх төв маань мэргэжлийн 3 багш нартай, мэргэжсэн 1 жолоочтой, чадварлаг 1 тоогоочтой, мөн сургуулийн өмнөх боловсралтай туслах багш үйлчлэгчтэй. Нэг ээлжиндээ 30 хүүхэд хүлээж авах боломжтой. Хүүхэд залуучуудыг сайн эргэн болгон төлөвшүүлэхийн тулд чадварлаг боловсон хүчнээр дамжуулан цэвэр тоглоог орчинд мэргэжлийн ур чадвартай багш нараар дамжуулан гэрийн даалгаврыг хийлгэхэд тусалдаг. Уламжлалт дэдэлж Монгол ёс заншил өв уламжлалаасаа суралцахад туслан мөн авиас бэлтгэлийг бие бэлтрийн хувьд хөгжүүлэхэд тусалдаг. Мөн бид нэг хуучин дархныхаа хүүхдүүдийг нэг талд нь хүргэлтийн үйлчилгээ үзүүлдэг. Эцэг эхчүүд хүүхдүүд маань манай өдөр өнжүүлэх төвөөр үйлчлүүлэхдээ маш сэтгэл хангалуун баяртайгаар үйлчлүүлдэг. Та бүхэндээ Домбоско төвийн үүсгэн байгуулагдсны 20 жилийн баярын мэндийг хүргье. Сургуулийн төвд багшаар ажиллаж ирсэн баяа байна. За бурхны одоо гэсэн хайр билгээр би бас гарын жахны авьяастаа бэлтэрсэн. Тийм болохоор тэр гарынхаа авьяасыг ашиглаад Домбоско сургуулийн төвд сүргэн багшаар нэг 10 гаруй жил ажилласан байгаа. Нэгэн Домбоско сургасан байдаг шүү дээ. Зөвхөн одоо зүрх сэтгэлээ надад өгөөд гисэн нөхцөл аваарай гэж тийм ээ. Тэгэхээр зэрэг зөв төлөвлөсөн юм болвол бүхнийг хийж чаднаа гэж юм боддог. Тийм болохоор зэрэг хүүхдүүдийг бол хамгийн гол нь зөв сан иргэн шударга иргэн болгохын төлөө ингэж одоо би үйл ажиллагаагаа чиглүүлж ингэж ажиллаж ирсэн юм байнамаа. Босгогийн одоо сургуулийн төвд ажилласнараа бас эндээс одоо зүйлүүдийг бол ажил амьдрал дээр орчлох тэр болохоо зүйлүүдийг сурч авсандаа бас баяртай явдаа. За тэгээд одоо надтай хамт ажиллаж байсан Домбоскогийн нийт ажилчид баярын мэнд хүргье. Сайн байцгаана уу, намайг Нэм Очир гэдэг. Би оюутлын мэргэжилтэй. Монгол Улсны захиалгад оюутал болон оюутал эсвэрийн сургалт явуулдаг. Би 2007 оноос анх Домбоскод явж эхэлсэн. Энэ хугацаанд Домбоскогоос маш их зүйлийг сурч өөрийгөө бас хөгжүүлж авсан. Удахгүй болох 20 жилийн ойн баярын мэндийг Домбоскогийн нийт ажилчид болоод үе үеийн удирдлагууд хүүхэд залуучуудад баярын мэнд хүргье. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Дархуул аймгийн Горгоз газ зөвлөгөө нефтийн салбарт Дархуул аймаг хариуцсан ажилтнаар ажилладаг. За би 2004-5 оноос эхлээд Домбоскод ерөн ирж тоглож мөн энэ сургалтуудад сууж явж ирсэн. Домбоско сургалтын төвийн 20 жилийн болж байгаа учраас үе үеийн залуучууд, үе үеийн багш ажилчид нартай баярын мэнд хүргье. За орой минь
Би замын цэгдгийн засгийн замын байцаагч дэслэгч Алтан Гэрэл гэж хүн байна. За ингээд Дон Боскогийн 20 жил болж байгаа тохиолдуулан би Дон Боскод 14 жил явсан. 14 жил явц хугацаанд Дон Боско сургалтын төвөөс маш их зүйлийг сурч авч өнөөдрийн ажлын байран дээр хүрсэн. Гэт энэ 20 жилийн хугацаанд надтай хамтарч ажилласан багш, хүүхдүүд, удирдлагууд нь 20 жилийн баярын мэнд хүргье. Амар гэрээ та бүхний өнөөдрийн мэнд хүргэе. Намайг Гэрэл Огтой Галбатар гэдэг. Хүүхд тахсаа Дон Боскод яваад 17 жил болсон байна. За 17 жил явсан хугацаанд Дон Боскогийн удирдлагуудаас маш их зүйл сурч мэдж авсан. За намайг өдөр зэрэгтэй явж байгаа манай гэр бүл Дон Боскогийн удирдлагууд хүүхд залуучууд ах нартаа та бүхэндээ баярлалаа шүү. Та бүхэндээ 20 жилийн баярын мэнд хүргэе. Баярлалаа. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Хурлаан гэдэг. Би одоо сэтгцийн мэргэжилтэй. За 2007 оноос хойш Дон Боскогийн сургалтын төвд хамрагдаж эхэлсэн. За тухайн үед англи хэл, компьютер, төгөлдөр хурдтаар гээд маш олон сургалтанд хамрагддаг байлаа. Тэгээ хүүхэд насны би сайхан дурсан тэр газар өнгөрсөн. Тэгээд тухайн байгууллагын үеийн нийт ажилчид болон салын шингэт бүлийн бүхий гишүүд тэгээд найз нөхөд ах эх дүүнэртэй удахгүй болох 20 жилийн баярын мэндийг хүргье. За байтугай та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би ордоор буюу тоглоом цагаар гэж тоглодог хүүхэд байна. Бид нартай өдөр болгон цуг тоглодог фадрууд, Дон Боскогийн удирдлагууд ах эх нартай үнэхээр их талархаж явдаг шүү. Энэ завшааныг ашиглаад та бүхэндээ 20 жилийн баярын мэндийг хүргье.